Амраг ирэх үзэгчдээ эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас Батлан хамгаалахын сайд Сайханбаяр зэвсэг түвшний тэг 11 дугаар ангид ажиллалаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яам COVID-19 халдварыг эсэргүүцэх вакциныг Монгол улсын Батлан хамгаалах яамд буцалтгүй тусламжаар олголоо. Зэвсэг түвшний жанжийн штаб, команд штабын сургуулийг захим хэлбэрээр зохион байгуулж байна. Батлан хамгаалалт салбарын ахмадууд малчтад зориулж сэтгэлийн ханд өргөлөө. Орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ноён хүрээнд эх орны зэрэг яруу найргийн наадам болон гар зургийн уралдааныг зохион явуулж байна. Орчин цагийн зэвсэг түвшинтэй нас чацуу зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийн сурвалжлага танин мэдхүйн булан хүлээн авч үзээрэй. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр цэргийн говийн Улаантүгийн одонд зэвсэг түвшний тэг 11 дугаар ангид ажиллалаа. Сайдыг дагалдан зэвсэг түвшний жанжийн штабын дарга Оршууч генерал Ганзөрөг болон Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжийн штабын зарим газар хилцээний дарга тус ангид ажилласан юм а. Батлан хамгаалахын сайдыг тус ангид хүрэлцэн очиход төрийн ёслолын журмын дагуу хүнд таруулж агсан угтаж, ангийн зэрэгч хурандаа баттарж ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэл өдөр тутмын үйл ажиллагаа, энэ он тэгтэх зарим бүтээж ажлуудын талаар танилцуулсан юм а. Сайд Сайханбаяр засварын цех тусгай байгууламжтай танилцсны дараагаар тус ангийн материаллыг бааз нөөц уламжийг түшиглэн хэрэгжүүлэх арга хэмжээ байгаа талаар дурдж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Одоо энэ нөгөө хуучин хэрэгжүүлсэн ханка загвараас хамаагүй цэцмэц сайжирч байгаа. Хамаагүй сайжирч. Хурдан буудалд нь сайжраад. Сүүлийн үед техник технологийн хувьд жоохон хоцрогдчиход байгаа. Тэгэхээр бид нар техник технологийн шинжил хийж байгаа. Цаашдаа бол орчин үеийн техникийн зэвсгийн үйлдвэрлэл болох ийм зорилттой ажиллаж байгаа. Монгол улс бол бас бид нар чинь бас техникийн боломж сүүлийн үед гайг болчлоо шүү дээ. Эдний дээр бол технологийн шийдлүүд бол түрүүчээс хийгдсэн. Техникийн шинжилгээ асуудал хүлээгдэж байгаа. Техникийн шинжилгээ асуудлыг хийгдэх юм бол Монгол улс дотооддоо зарим төрлийн техник зэвсгийг үйлдвэрлэнэ. Тэр үйлдвэрлэх анги энэ юм байна. Зэвсэг түвшний ардлын тэг 11 дугаар анги инженер засварын, механик боловсруулалтын, хийм засварын, автотехникийн засварын, хуйг засварын цехүүд болон технологи эдийн засгийн алба, техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төгссөн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг Батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч анги юм а. Өнөөдөр манай анги одоо үндсэн үүргийнхаа хүрээнд одоо энэ засварын ангиас биш одоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг ийм анги болох эрхэм зорилго дэвшүүлээд ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд энэ Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагаа хөлддөг учраас одоо энэ ажлыг онцгойлон анхаарч энэ яам жанжин штаб үйлдвэрлэлүүд анхаарж байгаа одоо анги хамт олон бид бүгд бас талархалтайгаар хүлээж авч байгаа. Мөн одоо манай хамт олон бас бид бүгд оногдуулж байгаа энэ дээд удирдлагын байгууллагаас өгж байгаа үүрэг даалгавар бид бүгд энийг бас энэ бодлогыг ажил хэрэг болгож явуулах нь бид бүгдийн үүрэг гэж хүлээж авч байна. Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн зориулт бүхий автомашины дугаар, лацны дардсаас эхлээд зэвсэг засвар үйлчилгээ, сэргийн сайжруулалтыг гардан гүйцэтгэдэг. Үүнээс гадна ангийн дотоод нөөц уламжаа ашиглан бэлэг дурсгалын зүйлс төрөл бүрийн утга зэргийг урлаж байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар зэвсэг түвшний 32 дугаар ангийн хүнд таруулын ротын дадлага сургалтад ашиглагддаг 762 мм-ийн эсгээс загварын буу сэлмийг сэргийн засварлах ажлыг гүйцэтгэж байна. За цээгүүл одоогийн байдлаар зэвсэг түвшний 100 жилийн ойг тохиолдуулан жагсаалын параданд оролцох зэвсэг засвар үйлчилгээ хийж өнгө үзэмжийг сайжруулж байна. За манайх энэ үндсэн үүргээс гадна энгийн иргэд ард иргэдийн буг засна мөн дуран тохируулгын ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэдэг байгаа. Бүх цэргийн уурын тэрэгний засварын газар нэртэйгээр байгуулагдж байсан зэвсэг түвшний тэг 11 дугаар анги нь 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, дайштынхаа оноо хөсөг машин техник хэрэгслийг бэлтгэх, засварлах ажил үүргээ нэр төртөөгөөр биелүүлж ирсэн бахархам анги юм.
Мөн түнчлэн Монгол улсын зэвсэгтвчнээс нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон цэргийн багуудын техникт стандартын дагуух засвар үйлчлэгийг өндөр түвшинд хийсгүүсдэхсээр иржээ. Игнэгт нэгдэн нэгтрхэн үрээ дуудлагаар Эбимбат хүрээг үүсгэж энхийн алтан жаргал нарны доор Эрдэнийн алтан соён бут далбаага мандуулсан Монгол цэрэг. Эрдэнэ хүлэгийнхэн алтан жолооноос эрчит техникийг эзэмшин хөлөглөж уудам огторгүй хийгээд уужим газрын савсалгад ганцхан заяасан эх орноо эргэх дөрвөн үлрэлд нүд цавчлгүй соргогоор манах мөнхийн тангараг өргсөн эрэлхэг Монгол цэрэг. Идэрхэн ирсэн намаар ан өмгөөлж эрэх чөлөө ирээдүй хойч инээд баясал элэг бүтэн амьдрал өвс соёл энэ цагийн жаргал баярыг дархалсан Монгол улсын зэвсэгтвчний 100 жилийн ай. Бид эх орноо дайын дэлхийд тунхаглан зарлаж олон улсад энхийг сахиулж орчин цагийн бүтээн байгуулалтыг цогцлон өвөг дээдсийнхэн алтан сургаалаар замнан өнийн ирээдүйн өнгөж явхааг баттгнам. 3-р сарын 18 Монгол цэргийн баярын өдөр. Монгол улсын зэвсэгт хүчин энэ үртэд бүхийг өгөө догшин хар сүлдний багшин их хэмэр эгнэгт ивэх болтугай. Улсын онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуу Монгол улсын стратегийн ач холбогдолтой салбар болох эрүүл мэнд, батлан хамгаалах, хилгаал, дэд бүтэц, эрчим хүч, харилцаа холбооны салбарын ажилтан албаагчдыг нэн тэргуунд халдварт цар тахлын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамруулна. Дээрх салбарын албаагчдыг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн AstraZeneca вакцинаар дархлаажуулах ажил батлан хамгаалах салбараас эхэллээ. Тодруулбал цэргийн төвөмлөгийн 210 эмч сувилагч эмнэлгийн ажилтан албан хаагчид бүгд найрамдах энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн COVID-19 халдварын эсрэг AstraZeneca вакцинд хамрагдлаа. Цэргийн төвөмлөгийнхний хувьд өнгөрсөн хугацаанд цар тахлаар халдварласан 880 гаруй хүний хүлээн авснаас 680 гаруй иргэнийг эмчилж идэвхжүүлээд байна. Энэ 7 хоногт зэвсэг түвшний жанжин штаб болон төрлийн цэргийн командлуудын бие бүрэлдэхүүн уламжлал ёсоор цэргийн тангарага давтлаа. Тангараг давтах ёслын эхэнд зэвсэг түвшний жанжин штабын 1-р орлогч дарга Хурандаа Жавхланбаатар 2-р сард хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, ирэх 3-р сарын онцлог ажлуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Үүний дараа зэвсэг түвшний жанжин штабд шинээр томилогдсон цэргийн алба хаагчид зэвсэг түвшний жанжин штабын ажилтны тангараг өргөж, зэвсэг түвшний жанжин штабаас 2019-с 2020 онд цэргийн гавьяаны амралтад гарсан бие бүрэлдэхүүнийг зэвсэг түвшний жанжин түүхэнд хүндэтгэл үзүүлүүлж туршлагын зүйлийг гардууллаа. Тангараг давтах болон тэтгэврт гарсан офицер ахлагчдаа хүндэтгэл үзүүлэх ёслын арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан явуулжээ. Энэ 7 хоногт COVID-19 цар тахлын халдвартаа тэмцэхэд зориулж бүгд найрамд хятад ард улсын батлан хамгаалах яамнаас Монгол улсын батлан хамгаалах яамд 100 мянган ширхэг вакциныг бусдалгүй тусламжаар олголоо. Монгол улсын засгийн газар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулах хүчин чармаалтаа өргөжлүүлж байгаа энэ цаг үед ард иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцэн бүгд найрамдах хятад ард улсын батлан хамгаалах яамнаас COVID-19 халдварыг эсэргүүцэх вакциныг Монгол улсын батлан хамгаалах яамд буцалтгүй тусламжаар олголоо. Тус вакцин нь бүгд найрамдах хятад ард улсын Sinopharm компани Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн эмнэлзэн 3 удаагийн туршилт судалгаанд орж баталгаажсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эх сарын эхээр хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна. Хятадын дотоод бол албан ёсоор өнгөрсөн оны 12 сарын сүүлээр бүртгүүлсэн байгаа. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэх материалаа бид аль хэдийн хургуулсан хоёрын өдрүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсоор баталж өгнө гэж
мэдээлсэн байгаа юм байна. Мөн энэ туршилтын явцад болон энэ вакцины албан ёсоор эмнэлэг зүйнд тарих болсноос хойш бараг 40 орчим сая хүнд бид тарих дууслаа. Бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар мөн дотооддоо COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулах, ажил арга хэмжээг үргэлжлүүлж байгаа цаг үед ард иргэдээ вакцинжуулах нүүрэх ажилд нь вакцины хэрэгцээ шаардлага их байгаа хэдий ч бидэнд сайхан сэтгэлийн гараа сунган тэргүүн эгнээнд туслаж Монгол улсын зэвсэг түвшний цар тахалтай тэмцэх ажилд бодит дэмжлэг үзүүлж байна. Энэ цаг үед цар тахлын эсрэг онцгой нөхцөлийн дэглэм сахиулах дотоодын халдварын батлагдсан оновчтой өвчтнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхэд зэвсэг түвшний бүрэлдэхүүн тэр дундаа цэргийн төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэсээр байгаамаа. Өнөөдөр цар тахалтай тэмцэх тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй их нээлжинд хийн. Тэгээ цааш нь зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн, нийт бие бүрэлдэхүүнд энэ вакциныг хийнэ. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын тодорхой зөвшөөрөл ирэнгүүт бид вакцинжуулах хэмжээг эхлүүлнэ. Өнөөгийн нөхцөл байдалд олон улсын туршлага, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс харахад коронавирус эсрэг үүсэх вакцин нь энэхүү цар тахлыг даван гарах хамгийн үр дүнтэй арга болж дэлхийн улс орнууд дотооддоо ард иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлж их мэдээ үр дүнд хүрч байна. Харин бүгд найрамдах Хятад ард улсын батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламжаар хүлээн авсан 100 мянган тонн вакциныг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрсний дараа албаагчдынхаа хүсэлтийг харгалзан вакцинжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Зэвсэг түвшин жанжин штабын сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу стратегийн команд штабын сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол Улсын их хурлын 2020 оны хаврын ээлжид чуулганаар батлан хамгаалах салбарын гол хуулиудын нэг болох зэвсэг түвшний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, зэвсэг түвшин нь хуурай замын цэрэг, агарын цэрэг, барилга инженерийн цэрэг, кибер аюулгүй байдлын цэрэг болон тусгай хүчний цэргээс бүрдэн хэмээн хуульчилсны дагуу эдгээр төрлийн цэргийн командлууд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлэв байгаа билээ. За зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу стратегийн команд штабын сургуулийг явуулж байна. За энэ сургууль 3 шатны болж байгаагаараа онцлогтой байна. 3 шатны гэдэг нь зэвсэгчний жанжин штаб, 4 төрлийн цэргийн командлууд, зэвсэгчний нэгтгэл анги байгууллага, цэргийн штабууд оролцож байгаамаа. За сургуулийг сар дахлын үед явуулж байгаа учраас бид нэр онлайн хэлбэрээр зайнаас явуулж байна. 3 төвшөнд явагдсан энэ удаагийн стратегийн команд штабын сургууль нь олон зорилго зорилтуудыг дэвшүүлсний нэг нь шинээр байгуулагдсан төрлийн цэргийн командлуудын харилцан гар нийлэмжтэй ажиллах ханх явдал байсан бөгөөд эдгээр төрлийн цэргийн командлууд анх удаага оролцсон цаг үеийн байдалтай холбогдуулан цахим хэлбэрээр зохион байгуулсан зэрэг онцлогтой байлаа. Армийн Ахмад холбоочдын нийгэмлэг одлын үйлдвэрийн нэгдлийн хамт олонны санаачлагаар Монгол цэргийн нэгдсэн олоотой хамтран хаврж тундрах төлөвтэй байгаа аймаг орон нутгийн малчдад эд бараа материалын тусламж үзүүлснээр онцгой одлын ерөнхий газрын удирдлагуудад гардууллаа. 1990-ад оны ихээр Монгол улсад нийгмийн шилжилтийн үе өрнөж, үндсэн хуулиндаа Монгол улс өөрийгөө хамгаалах зэвсэг түвшинтэй байхыг хуульчлан баталгаажуулж, зэвсэг түвшин нь иргэний хяналтад ардчилсан нийгмийн үнэт зарчим, улс орны эдийн засгийн чадвах, бодит боломжид нийцсэн мэргэжлийн чиг баримжаатай цомхон чадварлаг зэвсэг түвшинтэй байх зорилтын хүрээнд салбарын хэмжээнд орон тооны цомогтол өрнөсөн байдаг. Тэрхүү нийгмийн шилжилтийн үед орон тооны цомогтолд орсон цэргийн албаагчид сайн дурын үндсэн дээр нэгдэн армийн Ахмад холбоочдын нийгэмлэгийг 2013 онд үүсгэн байгуулж, гишүүдийн дунд болон нийгэмд чиглэсэн төрөл бүрийн ажил арга хэмжээг зохион байгуулж иржээ. Харин энэ удаад тэд уламжлалт мал аж ахуйг эрхлэн ажиллаж хөдөлмөрлөж байгаа малчдад туслахыг зоржээ. 90 оноос өмнө төлийн бэлтгэл гэдэг нэг сайхан ажил байгуулах хамт олноороо тийм ажил идэвхтэй оролцдог байлаа шүү дээ. Тэгээ энэ ажил маань 30 жил бараг мартагдсан гэхэд бас хэлсдэхгүй л дээ. Тэгээ энэ ажлаа ерөөсөө сэргээе. Хуучин цагт ажиллаж байсан оёдлын үйлдвэрийн нэгдлийн Ахмад үеийн оёдлчид, зохион бүтээгч нар, инженер техникийн ажилтнууд гээд энэ улсуудтайгаа хамтраад тэднийг бас урайлаад
ингээд энэ малчтай туслая гэдэг хөдөлгөөрийг өрнүүлж энэ хүрээнд манай одоо эдлийн үйлдвэрийнхэн маань их маш их идэвхтэй оролцсон. Манай нийгмийн гишүүд маш идэвхтэй оролцсон. Энэ арга хэмжээгийн ач холбогдол нь бол малчтад бас нэг малд ч гэсэн нэг төлд ч гэсэн бас хэрэгтэй. Энэ ажлууд маань ер нь эцсийн эцэд бол бас Монгол улстай төрдөө тусалж байгаа хэлбэрэл гэж би ойлгож явдаг. Айрмын ахмад холбоочдын нийгэмлэг, оёдлын үйлдвэрийн нэгдэл, Монгол цэргийг нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлсэн малчидтай туслын аяны хүрээнд гишүүдэд дэмжигчдийн оролцоотой 500 гаруй нэмнээ 160 гаруй хүүнтэй болон ажлын бэлий, хурганы ут, лаа, чүдэнц, 2200 гаруй амны хаалт зэрэг эд материал болон 1 сая орчим төгрөгийн мөнгөн тусламжийг онцгой байдлын ерхий газрын алба хаагчдаар уламжлуулан тусламж хэрэгтэй байгаа малчдад сэтгэлийн хандваа өгөхийг зорчээ. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн зэвсэгтөвчин үүсгэн байгуулагчдын 100 жилийн ой хүрээнд эх орны цэрэг 2021 яруу найргийн наадмыг уламжлал ёсоор зохион байгуулна. Эх орны сэдвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн албаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрлөх нутаг, тус ард огтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлж, цэргийн эх орон чүйцлийг төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртэл болгоход чухал ач холбогдол үзүүлэх энэ наадам нь тэртээ 1989 оноос хойш тасралтгүйгээр зохион байгуулагдсаар ирсэн. Цэрэг эх орны сэдвт яруу найргийн шилдэг бүтээлүүдийг тодруулах, энэ сэдвт урийн санг баяжуулах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучууд ард иргэд цэрэг дайчдад эх орноо хайрлан барахах үзлийг сурчлах зорилгын дор зохион байгуулагдаж ирсэн эх орны цэрэг яруу найргийн наадам маань тэртех 1989 оноос өнөө хүртэл 30 жилийн туршид өргөн цар хүрээтэйгээр явагдаж ирсэн билээ. Мэдээж энэ жилийн эх орны цэрэг яруу найргийн наадам маань 2021 онд тохиож байгаа Монголын ард түмний чин сэтгэлийн бахархал тусгаар тогтнол эрх чөлөөний үн цэнтэй холбогдох түүхэн чухал ойнуудтай саршгүй холбоотой батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Монголын анхны 5 яамны нэг болох батлан хамгаалах яамны 110 жилийн ой, орчин цагийн зэвсэг түвшний 100 жилийн ой, Монгол хүн сансар нийслэний болон сансрын хамтарсан нийслэлийн 40 жилийн ой гэд олон сайхан тэгш ой тохиож байгаа болохоор яруу найрагчдын маань хувьд бас энэ сэдвт бүтээлүүдийн өв санг баяжуулах чиглэлээр олон сайхан онгод тойруулан хөвлөсөн жил байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Түүнээс гадна яруу найргийн наадмынхаа одоо шагналын санг нэмэгдүүлсэн бас энэ жилийн наадамд жанжны сэлэм гардуулан тэргүүн байрын шагналт яруу найрагчид мөн Монголын зохиолчдын эвлэлтэйгээ хамтран зохион байгуулж хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа бас хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэж хэлж болно. Энэ удаагийн наадам 2 шаттай явагдах бөгөөд 1-р шатанд өрсөлдөх бүрэлдэхүүнийг 2021 оны 2-р сарын 1-ний өдрөөс 3-р сарын 4-ний өдрийг хүртэл сар дахлын нөхцөл байдалтай уялдуулан захим хаягаар хүлээн авч байна. 2-р шатанд шүүгчийн бүрэлдэхүүний онооны дагуу шалгарсан 25 найрагчийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан шүлгийг нь сонсож шилдэгүүдээ тодруулах юм байна. Эх орон цэрэг дайчдыг яруу тансаг үгээр магтан дуулдаг энэхүү наадмыг уламжлал ёсоор батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, цэргийн дуу бүжгэн эрдмийн чуулга, Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулж байна. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагдсны 110, орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой хүртэж зэвсэг түвшний жанжин штабаас олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Үүний нэг нь Монгол улсын зэвсэг түвшин 100 сэдвт гар зургийн уралдаан юм а. Хүүхэд залуучуудад Монгол улсынхаа зэвсэг түвшний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, тань мэдэх хүсэл эрмэлзлийг нь төрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, шилдэг бүтээлүүдийг алдаршуулан, олон нийтэд сурталчлах замаар иргэд хүүхэд залуучуудад цэрэг эх орон чөлөөт төлөвшүүлэх, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд энэхүү уралдааны ач холбогдол орших юм. Монгол улсад батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсны 110 жил, орчин цагийн зэвсэг түвшин үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг тэмдэглэл өнгөрүүлэх ажлын хүрээнд олон ажил арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Монгол улсын аймаг нийслэл сум дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд болон ихтэй сургуулийн оюутан сурагчдын дунд зэвсэг түвшин 100 сэдвт гар зургийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. За энэ арга хэмжээг Монгол улсын батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жанжин штаб, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, аймаг нийслэл сум дүүргүүдийн цэргийн штаб хамтран зохион байгуулж байгаараа онцлог байна. Энэхүү гар зургийн уралдаан 2021 оны 1-р сарын 18-ны өдөр зарлагдсан бөгөөд оюутан сурагчид өөрсдийн бүтээлээ харьяа орон нутаг нийслэл дүүргийнхээ боловсролын газар
засаг даргын тамгийн газрын цэргийн штабд 2021 оны 3 дугаар сарын 1-ний дотор багтаж өгөх юм. Уралдаан ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ахлах ангийн сурагчид, их дээд сургууль, коллеж болон дүрслэх урлагийн мэргэжлээс суралцж байгаа оюутан залуус гэсэн 5 ангиллаар явагдаж 50 бүтээлийг 2 дугаар шатанд шалгаруулж олонний хүртэл болгохоор төлөвлөд байна. Цардагал гарсны улмаас халдвар хамгаалал хорой цэрийн дэглэмийг баримтлан ажиллаж байгаа энэ цаг үед зэвсэгчний анги байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа талаарх сурвалжлагыг үзэгч та бүхэндээ хүргье. Тэртех 1921 онд төр цэргийн нэр зүтгэлтэн цэргийн гарамгаа жанжин Сүхбаатарын үүсгэн байгуулсан цэргийн гавьяаны улаан тугийн одонд орчин цагийн зэвсэгт хүчинтэйгээ нас чацуу зэвсэгт хүчний тэг 15 дугаар ангийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. За манай зэвсэгт хүчний уугаан анги өгөөд анхлан 1921 оны 7 сард нийслэлүүрийг чөлөөснөө дараагаар тэдний тэ ирүүлсэн зэвсгийг бог тааны зэвсгийн сантай нийлүүлснээр анх гүйцэн байгуулагдсан түүхтэй. Өдөгөө бидэн 100 жилийнхээ ой дээр золгоо ирээд байна. Манай ангийн үндсэн үүрэг нь Монгол Улсын зэвсэгт хүчний зэвсэг галт хэрэглэл, хими инженерийн эд хөгжлийг хадгалж хамгаалах, зэвсэгт хүчний бусад анги салбаруудад хангалтыг зохион байгуулах, зэвсэг галт хэрэглэл, инженерийн хими эд хөгжлийн харуул хамгаалтыг зохион байгуулах, мөн цэргийн алба сургалт бэлтгэлийг тасалбар зохион байгуулж улмаар зэвсэгт хүчний дайчилгааны нөөцийг бэлтгэх зорилгоор хугацаа цэргийн албаагчдаар зэвсэг засварын баг мөрөшлөлтөд бэлтгэх үндсэн үүрэгтэй. Зэвсэгт хүчний тэг 15 дугаар анги нь 100 жилийн түүхтэйгээ өгтөн олон төрлийн ажил арга хэмжээг шат тараатайгаар зохион байгуулж байна. Тухайлбал өөрсдийн хүч боломжоор ангийн агуулгын зориултаар ашиглаж байсан хуучин барилга байгууламжийг сэргээн засварлаж, өргөдгөн шинээр эрүүл мэндийн төв байгуулж ашиглалтад оруулсан байна. Манай эрүүл мэндийн төв 2020 оны 11 сард ашиглалтанд орсон. Манай эрүүл мэндийн төвийн гол зорилго нь нийт бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, халдвар болон халдвар тус хүчнээс урьдчилан сэргийлэхэд оршино. Мөн ковид цар тахлын хүрээнд нийт бие бүрэлдэхүүнд ариутгал халдваргүй жилд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг зөвлөн ажиллаж байна. Манайд одоогоор хийгдэж байгаа ажил нэгдүгürt ахлагч нарын аттестацийн салгалттай холбоотойгоор ахлагч нарыг урьдчилан сэргийлэх үзлэг мөн биеийн жингийн индексийг үзэж байгаа. Мөн зэвсэгчний жанжин тавын даргын тушаалаар зэвсэгчний тэг 13 дугаар ангиас шүдний явуулын кабинет ирж ажиллаж тус ангийн хугацаа цэргийн албаагч нарын шүдний өвчлөлийг бууруулах үндэслэлээр ажиллаж байна. Эрүүл мэндийн төвийн барилгын ажил манай ангийн хамт олонны санаачлага дэмжлэгээр бид бүхэн хуучин агуулгын барилга байсныг өргөтгөж томруулаад 12 өрөө 140 гаруй метр квадраттай 2 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг цоош нэр барьж 40 гаруй сая төгрөгийн багтаан цоош нэр барьж одоо 2020-21 оны сургуулийн жилийн нээлтэнд тэр нээгээд одоо үйл ажиллагаагаа хэвэн явуулж байна. Эрүүл мэндийн төвийн барилгыг зэвсэгчний жанжин штаб, материал техникийн газар, эрүүл мэндийн хэлтсийн удирдлага хамт олон өндрөөр үнэлж 50 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж техник хэрэгслийг олгосон. Тус анги нь зэвсэгт хүчний дайчилгааны нөөц бэлтгэх зорилгоор хугацаа цэргийн албаагчдыг буудлын зэвсэглэл, засварын бага мэргэжилтнээр сургаж бэлтгэх үндсэн үүрэгтэй. Би Монгол Улсын их сургуулийн 2 дугаар курсын оюутан. Бизнесийн удирдлагаас суралцдаг. Би зэвсэгт хүчинд алба хаахаар ирсэндээ үнэхээр баяртай байгаа. Маш олон зүйлсийг сурж байгаа. Би хуучин ард байхдаа буу барих нь битгийл, буу задлж угсрах иймэрхүү юмнуудыг үнэхээр мэдэхгүй байсан. Энд ирээд би бууг задлж сурж гин, угсарч сурж гин. Дээрээс нь ахлах засварчин мэрэгжилтэй болсон давхар. Үүгээрээ их баярлж байгаа. Тэгээд цэрэгт ирснээр би маш олон давуу чанаруудтай болсон гэж хэлсэн. Үүний нэг жишээ маань би цэрэгт эр хүнд байх ёстой давуу чанаруудыг бүгднийг цэргийн албанаас авч байгаа. Тэгээд зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан нийт бие бүрэлдэхүүн болох бүх генерал, офицер, ахлагч нар болон хугацаа цэргийн албаагчдаа 100 жилийн ойн баярын мэнд хүргье.
Хугацаа сэргийн албанд бие хүнийг төлөвшүүлж, оюун санааны болон бие бэлтрийн өвлөгч мужид олгодод алба цэргийн алба хааж байгаа залуус өөрийн хүсэл сонирхлын дагуу тодорхой хэмжээний мэдэгдэхүүний ашиглан анги байгууллага ротын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг байна. Би Говьсөнбөр аймгийн Шивээ Говьсумаас цэргийн албанд татж ирсэн. Анх цэрэгт ирэхээс өмнө цэргийг айгүй хэцүү гэж боддог байсан. Гэхдээ эр цэргийн алба бол одоо манай үеийн залуучуудыг бүгдийг хөгжүүлж их тус болдог алба юм байна гэдгийг ирээд мэдсэн. Тэгэд анх цэрэгт ирээд би энэ соёл амралтын өрөөнийхөө урдуур гарахдаа энэ загсаа хараад энэ загас байгааг хараад амар баярлж ирсэн. Гайхчихсан. Баярлах хоёр надад зэрэг төрсөн. Тэгэд би энэ дарга нартаа загас өмнө тижээдэг байсан гэдгээ хэлээд тэрнээс хойш надаа энэ загаснуудыг хариуцуулж өгсөн. Тэгэд намайг ирснээс хойш загаснууд ер нь айгүй олон болсон. Тэгээд их зулзгалж байгаа сүүлийн үед. Тэгээд одоо мөд энэ аквариумда багтаага дээдийн аквариумда бас чинь гэж бодож байгаа. Тэгээд одоо миний аквариумд одоо 3-4 төрлийн загас байгаа. Гурам, хенли, тэгээд сом энэ 3 төрлийн загас байна. Тэгээд ер нь би айгүй загсаа гүүж мүүж ядарч өрж орж ирчээд ингээд загсаа харах айгүй дуртай. Айгүй тайвширлыг өгдөг надаа. (2021) оныг зөвсөлтний жанжин штабаас зөвсөлтний гол цом болсон ахлагч нарын эрүүл мэнд бие бэлтрийг дээшлүүлэх жил болгон зарласантай холбогдуулаад тус ангийн ахлагч нарын бүрэлдэхүүн маань ч гэсэн цэргийн сургалт бэлтгэлд анхаарч ангийнхаа дотоод тохиолдолд өөрсдийн хувь нэмжинтэй хувь нэмрийг оруулж байна. Энэ ажлын хүрээнд тус ахлагч нарын эрүүл мэнд бие бэлтрийг дээшлүүлэх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж биеийн тамирын саадын зурвас биеийн тамирын хотхныг шинээр тохижуулан байгуулж байна. Мөн түүнчлэн яг өнөөдрийн байдлаар ахлагч нар маань одоо бие бэлтраа дээшлүүлэх биеийн тамирын тасгал сургуулийн эзэмшдэг өнөөдөр одоо биеийн тамирын хуваарьт шалгалтыг өгөөд байж байна. Зэвсэг түвшний анги байгууллагын бие бүрэлдэхүүн цар тахал гарсны улмаас халдвар хамгаалал 20 цэрийн дэглэмийг баримтлан 2020-оос 2021 онд тусгагдсан төлөвлөгөөний дагуу сургалт бэлтгэл дотоод үйл ажиллагаагаа хэвийн явуулж нэгдмэл удирдлага нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйлсээс өнөө цагийн зэвсэгт хүчний зэвсэглэл галт хэрэглэлээр ханган ажиллаж буй Монгол улсын зэвсэгт хүчний ууган ангиудын нэг Жанжин Сүхбаатарын нэрэмжит Цэргийн Гавьяаны Улаан түгийн одонд зэвсэгт хүчний тэг 15 дугаар ангийн ажилтан албан хаагч та бүхний цаашдын зам мөрөн дардан байж та бүхнийг Монгол цэргийн сүлд хиймар мөнхөд ивэж явах болтугай. Эхэрний төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.